Үзэгч та бүхэндээ зочны цагаа хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочнороо бид бүхэн Монгол банкрыг үржүүлэгч Баярбат болон түүний нохой Мазалаг онцлон та бүхэндээ танилцуулахаар бэлэн болсон байна. За өглөөний минь бидний урьд хүлээн авч хүрэлцэн ирсэн. Баярлалаа. Баярлалаа. Өглөөний минь. За юуны өмнө одоо үзэгчтэй та бас өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? Хизэнээс эхлүүлээд бас махар нохойг үржүүлж эхэлсэн бэ? За мөн дээрээс нь яагаад бас одоо үржүүлэхээр шийдсэн бэ те? За намайг Цогны сэрэн хогтой Баярбат гэдэг. Би Төв аймгийн Бүрэн сумын харьяат. За Монгол банкрыг би 2010 оноос яг аль биесээр үржүүлж эхэлсэн. За Монгол банкартай бол би яг хүүхэд багасаа л байхасаа л банкартай цог өссөн. Одоо ерөөсөө суман дээр байхдаа айлуудыг одоо сумын төвийн айлуудыг хин нохоочулдаг байсан байвал баг би. Тэгээд тийм сайн нохоо байдаг юм гээл. Тэгэл айлуудад гөлөг тарааж өгдөг одоо иймэрхүү л. Ерөөсөө Монгол банкарт бол би хар багасаа дуртай байсан тийм л хөвгтэй. Тэгээд багад бол ийм асуудал байдаг гэсэн айл болгон ерөнхийдөө нэг нохоотой. Тэгээд би дахиад хөөрхөн гөлөг харахад тижимэр санагдана. Тэгээд тэрийг тижих гэх нэг гэрийнхэн манай ээж аав маань бас дургуутсан. Тэгэл зөөр мөрөндө тижиж байгаа. Тэгэл ойр авийн айлуудаа нохог айлуудаа авчиж өгнө. Тийм байсан. За тэгээ 10 онд яагаад Монгол банкар тижих болсон бэ гэвэл эхлээд би зүгээр хашаанда Монгол банкартай болоё гэл одоо Монгол банкар үржүүлж эхэлжээсэй хүмүүст. Тэгсэн чинь очиод явтал нөгөө улсууд маань ер нь надад яг сэтгэл хүрээгүй. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс ерөнхийдөө яг угсаа Улаанбаатар хотод өсөд төрсэн байрны хүүхдүүд ерөн голдуу сайхан сэтгэлийн үүднээс Монгол банкараа үржүүлэх гээд гэвчсэн. Тэгээд тэр улсууд ингээ Монгол банкарын талаар ярих яг ойлголт нь жоохон зөрүүтэй Монгол банкараа сайн танихгүй тийм хүмүүсээс. За тэгэл би тэндээс ер нь Монгол банкар маань устдад бараг үгүй болчихсон юм байна. Тийм учраас энэ тэгээд яг үржүүлж байгаа улсууд бас тийм сайн мэдлэггүй байна. Би өөрийгөө яагаад тийм мэдлэгтэйс манай сум маш сайн хоноттой байсан учраас бүр багаасаа тий. Одоо ингээд би та бүхний олонний танил хүн гэх юм бол одоо дөнгөдийн цоодлогийн том яруу найрагч байдаг шүү дээ. Тэдний дүүгийнх одоо ээжийнх нь гэсэн үг. Манай сум дээр байдаг л та. Манай дөнгөдийн цоодлогооч манай бүрэнгийн хүн баггүй. Тэдний ээж нь гэхэд л одоо Баатар гэдэг маш сайхан жингэр байдаг байлаа. Тэгээд тэдний хөлгөний тэгэл одоо ингээд маш олон сайхан тохнод би харж ирсэн учраас Монгол банкар гэдэг нь бүр одоо миний цуснд байхгүй. Үнэхээр би дуртай юм. Тэгээд энэ нохог аварч үлдэх хэрэгтэй юм гэдэг 10 оноос яг үржлэх ажил хийсэн. Мазалаа ер нь таны анхны нохоо юу? Хоёлаас Мазалаагаа гоё танилцуулъя тий. Хэдэн настай нохоо вэ? Мазалаа маань анхны нохоо биш. Би ч 10 оноос хойш гэрч манай Мазалаа 4 настай. Өө за. Хөө 4 настай хэд чинь бүр ийм том юм уу? Тий. Одоо яг энэ нохооны яг одоо оргил үе. Одоо Монгол банкар чинь дээшээ өсөлт гэх юм бол одоо яг хүнээр харьцуулах юм 25-аас 35 насны идэр залуу насны дээр явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ чинь миний анхны нохоо өмнөөс өмнө одоо маш олон нохоо орчуулсан. Тэжээсэн. Одоо ер нь Мазалаа таны хэддэх нохоо? За одоо ёстой тэр юм бараг 100 тоогоо алдчихсан уу? Зутгах байж байгаа. Яагаад тэгэхээр би 10 оноос хойш үржүүлэх хийхдээ яах гэж хийсэн бэ гэхээр Монгол банкрыг яг цэврээр нь л авч үлдэхийн тулд энд хаана сайн нохоо байна тий яг Монгол нохоо нь хаана тэндээс тэр нохооны цусыг авч үлдэхийн тулд л үржүүлэх хийдэг байлаа. Эхэндээ бол би яг хөө тэмцээн оролдоонд орохын тулд ч юм уу тий Монгол банкрыг ингээд үржүүлдэг байсан бол сүүлдээ ерөөс энэ нохоо бол за бараг хэцүү хүмүүс байгаа байхгүй Монгол банкар яг цэврээр нь үржүүлдэг. Яг хөдөө одоо энэ нохоо чинь их өрөвдөлтэй амт болчиход байгаа шүү дээ. Ер нь бас онцлогын тухайд бас та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч тий. Нохоо бол ерөнхийдөө хүний нанд нөхөр тий хамгаалтай ингээд хүнтэй ерөөс хамгийн түрүүнд гарсан амт гэж ярьдаг шүү дээ тий. За тэр дундаа Монгол банкар гэдэг амтан бол Монгол хүнтэй тий ер нь хизэнээс цуг байсан бэ гэвэл. За ер нь бол судлаач гэж байгаа. Гэхдээ яг энэ юу л дээ. Яг альбиасны бүр ингээ гаргаад ирсэн юм. 15 мянган жилийн өмнө гэдэг байхгүй. За минийхаар бол баараагүйгаар гэж хэлэх юм бол Чингисийн 4 хүчит нохоо мохоо гэж ярьдаг те. Одоо нус төвчөн дээр байгаа те. 4 хөлөг баатрыг 4 мундаг баатраа 4 Чингисийн 4 нохоо гэж ярьдаг те. А тэр нохоо ямар мундаг баатруудыг нохоотой зөвлөх үү гэдэг асуудал байхгүй. Маш үнэнч. Энэ амтэн ч өөрөө нэг эзэндээ үнэхээр үнэнч.
Тэгэл эзний хаан байна. Яг л эзнийхэн гард орохгүй. Хийснийг л хийн. Тэ илүү дутуу зан авир байхгүй, муу дээрлэхүү биш. Одоо Монгол эр хүн гээд ямар хүн байх вэ гэхээр би заримдаа ингээд нохонод харцаа тэгж бодохгүй. Одоо Монгол эр хүн, Монгол хүний одоо энэ хөгжлийн явцад өөрчлөгдөж байгаа байхгүй зан харагт. Нэг жоо ирчүүл их шалчихнаар болчихсон гэж яриад байдаг шүү дээ. Ямаа омгтой. Гэтэл яг дээр үед Монгол эр хүн ямар байсан юм болоо гэж бодох баг энэ Монгол банкар шиг байсан байж магадгүй санагддаг. Одоо энэ нохог ингээд би гудамд ингээд гудмаар золбин нохонод явж байна. Тэднийг антин бэн чинь тоохгүй. Зүгээр л явж л байна хийх юм аяг. Тэгээд үнэхээр ухааны хувьд бол одоо бусад нохоотой харьцуулах юм бол их л ухаантай. Номхон дүлгөө хэрнээсээ. Тийм номхон дүлгөө гэдэг бол бүр одоо темпераментийн хувьд хамгийн бусад нохооноос ялгарх шинж шүү. Интроверт гэж. Тийм үнэхээр ийм тайван байгаа шүү дээ. Тийм байна, тийм байна. Тэгээд манайх шиг ийм эрс тэрс уур амьсгалтай газарт өвөл хас одоо 40 градуст бол таарахгүйгээр энэ ноолорынхаа хүчин те энд ингэ зогццсон. За зун нь бол халууцахгүй те нүх мөх ухаал өөрөөсөө өөрийгөө харгалцсан. За хоолыг бол байнгын нөөцлөн. Хоолнд ерөөсөө тийм өлөн биш. Хоолыг бол одоо ерөөсөө зүгээр наргиж хэлэх юм бол шүү дээ. Жангунгүй кино мэдэн дээ. Тэрний хаан нэг савхтаал нэг маялал иддэг. Яг л тийм ямар ч юм өгсөн. Тэгээд ер нь хоолны аппетит маш муу. Хоол бол идэх бараг л их л голж идэнэ. За тэгээ биеийн жингийн хувьд одоо хэдэн килограмм бэ? Ер нь одоо Монгол банхаар хэдэн наслдаг вэ тий? Тэгээ одоо яг 4 настай гэхэд надад бас аюу том санагдчихээн. Яг одоо ер нь бол тийм нөгөө олон улсын тийм нэг янз бүрийн үйлдвэрийн нохоонуудыг харахаар ийм бүр жижигхэн ч байх юм. Янз бүр бэлбэртэй ээж байх юм тий? За манай нохоонд одоо энэ Монгол онхор дээр энэ Монгол онхоо холбоо гэж байдаг. Монгол онхоо судын холбоо гэдэг. Тэгээд Монгол банкар энэ холбоо гэж бас байгаа. За тэгээд тэндээс одоо энэ нөгөө хэмжил зүүн газар байна шүү дээ. Тэнд стандартчил хэмжил зүүн газарт одоо 20 он тийм 21 он тийм байна. Монгол банкарын стандартыг баталсан байгаа. Одоо бол тэр стандартын дагуу Монгол банкар бол одоо Монгол тэр стандартын дагуу Монгол банкараа хэмжин өндөр жингийн үзэн гэсэн үг. За тэр стандарт дээр Монгол банкарын 90 нохойн за жин дунджаар 55 үгүй 50 кг. За ийм нохойн 35 ч юм тэр хавцаа байгаа. За өндөр нь их юм бол 90 нохойн 65-аас 75-ын хооронд, ийм нохойн 60-аас 68 хооронд одоо ингэ заагаад гисэн байдаг. За өнгө зүсийн хувьд бас одоо өөр байдаг баг. Минийх болохоор ми бодожоор юм нэг ийм дөрвөн үдтэй байдаг шиг санагдчихээн. Тэгээд манай мазалагийн хувьд болонгууд яг бүр боб өнгөтэй юм байна тий. Бор биш ээ. Хар гэж ярих. За одоо зүсэн дээр одоо зөв ажигласан байна. Монгол онхор дээр халтар гэж зүсээ. За халтар цул зүс гэдэг ингэ байж байгаа. За халтар гэдэг зүс дотор нь болохоор цагаан халтар одоо дөрвөн нүдтэй гэдэг шүү дээ. Тэрий чи халтар зүс гэж байгаа шүү. Тэр нь цагаан халтар, шар халтар, улаан халтарын 3 байна. За цул зүс нь болохоор одоо энэ манай мазаалаа хар. Тэгээд цагаан, шар гэдэг ийм 3 зүстэй гэсэн. Одоо 2 хуваагаа цул, халтар гэж 2 хуваадаг гэсэн үг тий. Тэгээд халтар нь дундаа 3 хуваадаг. Ийм байгаа шүү. За та сая дөрөв хэлээ. Алтан бус одоо тооцооллоор манай эртний өмнөх 15 дугаар зүүн бас 15 жилийн өмнө ингээд төгшүүлсэн байх магадaltaй гэж ярьж байна тий. Тэгэхээр бас одоо энэ нохойг бас одоо хотож нохой гэж бас ярьдаг тий. Яг ингээд малыг хотыг одоо бас аюулгүй байхад нь бас анхаарал хандуулдаг ийм амтан гэдэг гэсэн. Ер нь одоо хөдөө ер нь бас одоо бахар нохойг ер нь хэрхэн ашигладаг юм хэрэгэлдэг юм бэ тий. Яг зөв. Одоо энэ нохой ч ерөөсөө л тийм зөвлөлттэй байна байхгүй юу? Нэг ан хийгээд авахгүй. Хүн одоо манай монгол хүн гэдэг чинь нүүдэлч те монголч бүгдээрээ нүүдэлч гэдэг чинь мал аж ахуй те мал аж ахуйг өдөр нь за уулархах газар бол одоо говь алтай одоо ч тийм байгаа. Говь алтай ховд ч нэг өндөр уултай. Тэр ууланд ч хүн ингээ малаа яг дагаа яваад тахт хэцүү байдаг. Тийм учраас одоо тэнд чинь чон байгаа, ирвэс байгаа нөгөө нэг малт чинь шууд гадны алдлага орж ирж шít. Тэрийг юу хариулах хийдэг вэ гэхээр энэ монгол ангарчл хариулдаг. За шөнө нь хотондоо ороод ирсэн байхад шөнө малчт маань унтах ёстой. Тэгэхэд нөгөө бас гаднаас аюул орж ирнэ. Тэрийг энэ банкар мал хамгаалдаг. Ийм үүрэгтэй. Үндсэн үүрэг бол ерөөсөө гэрээ хамгаална, мал ахыг хамгаална. Нохооны маань нэр өстө мазаалаа гэдэг их сонин санагдчих байна л та. Тэгээд ер нь яагаад мазаалаа гэж нэрлэх болсон юм бэ?
Яг гоо мазаалаа гэдэг ер нь Монгол онгор маш ховор байхгүй миний. Яг цэвэр цэсний нохой. Тийм учраас одоо тэр мазаалаа гэдэг чинь маш ховор амт болчиход байна шүү дээ. Ер нь мазаалаа надад бол мазаалагаас чухал амт гэж боддог. Мазаалаа чухал уу? Ирвэс чухал уу? Монгол чухал те. Хулан дахь чухал те. Байх л шүү дээ амт. А гэхдээ манай монголчуудын би зүгээр яг өөрийнхөө бодлыг хэлэх юм бол энэ амтан тэр амттаас яг монгол хүнд маш бүр хэрэгтэй. Бүр одоо ахуйн хэмжээнд хэрэгтэй байхгүй. Энэ амтнаас одоо энэ би стрессээ тайлж байна. Энэ амтнаас тайван дэлгөөн гэдгийг харж бодож байна. Энэ амтнаас одоо би монгол хүн гэж ямар байсан нэг ч баян энэ амтнаас харж мэдээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ амтантайгаа монгол хүмүүс их ойрхон байгаа ч яг ойрхон байвал үнэхээр энэ амтнаас авах юм маш их. Тэр мазаалаагаа хамгаалдаг шиг тий. Одоо ирвсээ хамгаалдаг шиг монгол онгороо монголчууд маань хамгаалаач. Битгий ингээд нөгөө нохоо устгал гээл явдаг ш тий. Одоо хөдөөгөр ингээд би одоо энэ монгол онгорыг тархаж ийн одоо шин цус олохгүй тий. Говь алтай, баян онгор, өвөр ханга, ар ханга, одоо ховд гээд бүх газараар явцсан байна. Тэгэхэд ингээл очих цаа харамсалт. Яг энд нэг сайхан нохоо байсан чи сая сарын өмнө нөгөө нохоо устгал яваад ингээд устгачиж гээл. Тэр чин одоо яг бидний үржүүлэгч бидэнд бол үнэхээр тэр нохооны цус үнэхээр хэрэгтэй байхгүй. Одоо би энэ нохооны эцэг гэлэхэд алтай мөргөд гэдэг говьалтайгаас ирсэн нохоо. За тэр алтай мөргөд гэдэг нохоо 17 онд ирсэн юм уу 15 онд ирсэн. Тэрнээс хойш ирээл тэгэл нохоо чи ингээд Монгол онгорын чинь нэг онцлогноос жилд босод нохоо гэдэг ганцхан ороо нордог. Ганц л удаа нийл. Тэгээд тэр үед хээл нохоо маань хээл авахгүй. Тэгээ гөлөглөхдөө яг нөгөө өвдөө 9 гэлцээ хүүтэн шүү дээ. Хүүтэнд гөлгөлдөг. Тийм учраас гөлөг энд хэрстлэхтэй. Бас тийм асуудал үүсдэг байхгүй. Тэгээд нөгөө бидний ашиглаж байгаа одоо миний ашиглаж байгаа материалууд бол одоо энэ араар гарч байгаа зарим нохоонууд ч яг бүр хөгшин арав гарцсан. Тийм нохоо гэж нэг мөдөнөөс олж ирж байгаа байхгүй. Монгол одоо гэдэг энэ усыг одоо төлөөлөх нохоо гэх юм бол одоо бас бахар нохоо байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ нохоог одоо соёлын биет бус одоо соёлын биет өвд одоо бүртгүүлэх юм хэрэгтэй юм шүү гэж бодож байна. Хэрэгтэй. Тийм. Одоо гэхдээ харьцангуй одоо үржүүлэгч нар олон болцсон. Одоо нохоо судлалын холбоо маань дэлхийн нохоо судлалын холбоонд гишүүнээр хэлсээд тэгээд одоо энэ Монгол онгороо бүртгүүлэх ажил маш эрчимтэй явагдаж байгаа. За сая ихэд одоо нөгөө дэлхийн аврагт яваад ирлээ гээл твл мэдээлэлээр байгаа шүү дээ. Энэ хэд нэг шатна сая хэдэн нохоо авч очиж танилцуулсан. За тэр танилцуулгад орчлоо. Одоо бараг 25 онд бүртгүүлэх байх гэдэг байна. Одоо 500 гаруй дэлхийн нохоо судлалын холбоонд 500 гаруй нохоо бүртгэлтэй байдаг. А манай энэ нохоо маань бараг энэ нохоогийн чинь гэхдээ энэ судалгаанууд бол зүгээр яг тийм мундаг судалгаа бол биш шүү. Зүгээр л баг аман ярианы төвчний шахуу байхгүй. Манайхан зарим хүмүүс бол энэ нохож бүх нохооны өвгөн үг гэж ярьдаг байхгүй. За одоо тэгж нэг ингээ хайлт майлтын ч юу ах вэ. Гэхдээ л энэ нохоо яг одоо ингээ бусад үйлдвэрийн 500 үйлдвэртэй яг ингээ харьцуулах юм бол хүн тижээхэд одоо хүн чинь нохоотой нохоогоор нь яг тижээгээд байгаа зорилго байгаа шүү дээ. Тэ? Зорилгын хувьд бол энэ нохоогоо одоо хүн өөртөө сайн нөхөр найз нөхөр тэ үр хөвгтэй орлуулах ч юм уу тэ одоо хөгшин улсууд одоо тэгдэж иж байгаа шүү дээ. Яг тэр нөхцөлд бол маш тохиромжтой нохоо. Одоо илүү дутуу зангүй гэсэн үг байхгүй. Тий одоо стресс багтаа нохоо. Тий энэ тэнд ороод ингээд хамаг гэр оронд одоо ороод хамаг юм эвдэл зүтгээл тэ шөнө хоцож байлаа ингээд байдаг нохоо бол биш байхгүй. Одоо манай хашаандаа ихэд манай үржлийн газарч бараг 30 нохоотой. А гэхдээ тэр 30 нохоо яг хүн гаднаас орж ирэх даруйд нэг дуу мөгнөөс тэгээ жоохон байж байгаа чив болчих. Тийм байхгүй. А гэтэл ингээл бүгдээр ингэдэг бол одоо ойр орчмын хүмүүст ч гэсэн тий. Төвхтэй шүү дээ. Тий, төвхтэй байхгүй. Тэгээ анзаарч нарстай хөөхн 50 нохоо байна өө. 50. Одоо энэ тий энэ манай мазаалаа энэ цул хар зүснийхаа хувьд бол ер нь бол одоо ингээд яг шугам толгойлж байгаа юм. Мундаг төлөөлөл нохоо байгаа. Тийм ээ тий. Өстой хөөхн үдтэй юм аа. За одоо манай яг нүд тэгж ажиглаж байна. Нүднэстэй хөөхн тий. Маш тийм даруу. Өстой нэг өрөв дүүрээр харцдаг. Ширэг юм шиг гэдэг шиг. Өстой хөөхн. Маш дэлгөөхөн. Тийм байна. За одоо хоёлаа дэлгэцэн дээр зураг гарч ирнэ. За энэ нохооны тухай та бас энэ гомбо гэж нохоо байхгүй юу? Гомбо. Тийм гомбо гэдэг бүр хүнээ байна шүү дээ. За энэ гомбоны гээд нэрлэлсэн. Энэ говь алтай цогцсон юм нохоо. За тэгээд яг авчирсан хүн нь надад тэгжээсэ. Энэ яг нэг хүн ингээ хүүхдүүд нөгөө сумын төв рүү эхнэр нь одоо сумын төв рүү нөгөө хүүхдүүд сургууль сурахгаа ингээ явчихдаг. Тэгэхдээ баг эзэнтэйгээ цог хоёлахна байдаг тийм нохоо. Тэгээд одоо гэрийнх нь хөрдөд гомбогийн хүний нэрвэгдсэн.
байсан. Өөд. Тэгээд бүр бациглын ард мар цуудаг. Маш холоос ирсэн олдвор واخгүй юу? Аха. Одоо нөгөө энэ ховор цус гэдэг байгаа. Одоо ийм нохоонууд чинь бараг л гарын 15 10 хургал багтгаар цөөхөд нохоо байсан. За энэ нохоо маань ирээд 17 он тэр нараа гэдэг нэг залуу говалтаагаар явж байгаа 4 нохоо авчирсан. 3 нохоо авчирсан. Алтаа арслан энэ гомб тэгээд хар нохоо 3 хэр нохоо авчирч байгаа байхгүй. За тэгээ энэ 3 чинь ямар зорилготой ирж ийн Монгол банкны нөгөө цусны фондыг л нэмэх гэж байгаа. Өөр зүс. Тэгээд дандаа хөгшин нохоонууд ирээд тэгээ энэ гомб гэдэг нохоо яасан бэ гэсэн чинь тэр хүн дээр ирээл яг өвөл манай Монгол нохооны чинь нэг ороо яг өвөл واخгүй. Яг орооныхоо тулгаад талтагдаад. Энэ өөрөө нэг жоо хашаа машаад авдаг тийм жоохон дүрсгүй нохоо байсан. Үгүй дүрсгүй жоо нөгөө дандаа байг хөдөө байсан учраас задгаа байсан учраас ерөөс хашаа нэг тогтохгүй. Тэгэл тав. Тэгэл яг орооныхоо нэг талтагдаад. Тэгж байгаа нэг юм 100 мөн болоод. Тэгээд 100 болохоор чи энийг ашиглаж чадахгүй. Ингэж байсаар зөв 4 жил ерөөс энэ саяны гомбыг нохооны төлийг авч чадаагүй. Тэгээ ингэж явж байгаад би сүулдэ энэ нохоог аваад хүнээс одоо хотод байж захтана. Оо за. Хүнээс аваад за би ер нь наад нохооны чи төлийг авахгүй бол ер нь та чадахгүй юм байна гээд. Тэгээ тэр нь ч болсон. Тэгээд аваад энэ нохоо ч одоо бүр ингээд анх нэг 9 настай иржсэн бол 4 жил болохоор чи 13 таа болоод энэ Монгол нохооч ер нь 15-аас за 20 нас хүртэл ер нь хөгшөрчөд үг болж байгаа байхгүй. Тэгэхээр одоо 13 тад хамгийн сүүлд гэсэн үг шүү дээ. Аваад нийлүүлгэнүүдийг гээд үр төлөнд аваад алдсан. За энэ нохоо. За энэ саяны тэр гомбогч нохооны хөлөг байтг гэж одоо манай 4 настай яг маа. Тийм байтг гэдэг. Одоо байтг гэж тэгж байгаа. Байтг богд гэдэг. Тий тэр холоос тэр хязгаарх нутгаас ирсэн учраас одоо тэр цус ирсэн учраас би биелэгдэж байтг гэж гисэн. Ер нь нохооныхоо нэр дуудлагуудын бас ерөнхийдөө бас нэг жоохон өөр өгвөл бас их зүгээр юм уу гэж бод. Давхарцсан биш. Гой нэртэй юм гомб байтг мазалаа гэдэг. Тий одоо манай нохоонууд донд чи бэрс гээл буудаа муудаа гээл одоо ингэж өгчээсэн. Тэгээд одоо бол манай нохоочд бол тэр нэрнүүдийг маш их хэрэгэлдэг. Одоо архаан гээл надад маш миний хамгийн хайртай нохоо байлаа. Тэр нохооныхоо нэрийг гээл гэсэн. Тэгээд одоо тэрнээс архаан бархаан гээл өгдөг гэсэн. За энэ нохооны тухай та бас ярьж өгөөч. Нэлээд бас хөгшин нохоо шиг харагдчихээн. За тэгээ. За энд би тулаан жарслан гэдэг. Энэ бол Монгол банкны яг төлөөлөл болсон мундаг нохоо. За энэ нохооны өсний бүтээж зан хараах төр тий. Бүр одоо ингээд тулаанч гэсэн толтой байдаг байхгүй. Энэнийг бол одоо Монгол банкаар үржүүлдэг усуд бол одоо яг энэ толгой тэг өсний бүтцийг бол бүр Монгол банкаар ямар байх ёстой вэ? Яг ийм байх ёстой гэж толгойг зүгээр шууд элдв дотоо юм байхгүй. Шууд л тогтоо гэж би хэлнэ. Төв нохоноос ялгарх онцлогуд байгаа байхгүй. За тэр өсний бүтцийг хаар, биеийн пропорцийг хаар, тэр толгойг хаар. Толгой маш чухал шүү. Одоо Монгол банкар дээр чинь энэ стандарт дээр бид нар зааж гисэн байгаа л да. Монгол банкар бол ийм огцом дух байхгүй гэх. Одоо энэ ингээд ямар тийм юм духгүй байгаа ч тийм илүү үндсэн завж байхгүй гэх. Ингээд тэр яагаад энэ болгоныг стандарт дээр ингээд бичээд байна вэ гэхээр нөгөө яг хажууд байгаа параллел төвд банкараас яаж ялгаад юм бэ гэх. Тэр төвд банкар гэдэг чинь ингээд нохоо мэддэггүй хүнд бол одоо машин мэддэг улсууд зүгээр л машин харагдаад байгаа. Гэтэл машин дотор ч маркаар зөндөө ялгаатай байгаа шүү дээ. А түүнтэй адилхан нохоо үйлдвэр болгоноор ялгаатай байхгүй. А төсөөтэй үйлдвэр юм бол одоо манай нохоод их бодлон тарих гэдэг байгаа чинь тэр төвд нохоо байхгүй. Төвд нохооноос ялгарх одоо онцлогуудыг нохоо үржүүлж байгаа хамгийн түрүүнд мэдэх систем үйлдвэрийн онцлог байхгүй. Тэр төвдөөс Монгол банк гэж юугаар ялгаатай. А ялгаатыг харчаад дараа нь одоо тэмцээн уралдааны нөгөө шалгуурууд шүү дээ. Тэрийг тавих хэрэгтэй болохоос тэмцээн уралдаан цаа явж байгаа гэд үйлдвэрийнх нь яг нөгөө үйлдвэрлэг байдал гэдгийг сайн анхаарахгүй бол бараг хөдөлчөнд төвд нохоо явсан ч өө мэдгүй юм бол энэ Монгол банк юм уу гэж харж байгаа. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд болон за мазаалаад бас маш их баярлалаа. Тэгээд танд одоо цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэндээ зочны цагаа хүргэлээ. Тэгэхээр өнөөдрийнхөө зочны цагаараа та бүхэндээ Монгол нохойг одоо үржүүлэгч Баярбат болон түүний нохоо мазаалаг та бүхэндээ танилцуулан за онцлон та бүхэндээ хүргэлээ. За ингээд үргэлжлүүлэн та бүхэн маань шинэ өдөр хөтөлбөртөөгөө хамт байгаарай.